За сайн байцгаана уу. Сэргийгт гэрчимчний нөөц хичээлийг сонгосон оюутан залуустаа баярлалаа. За анхны удирдгал хичээлийг эхлүүлье. За тэгээд өнөөдрийн удирдгал хичээлийн агуулгыг танилцуулъя. Надтай анх удаа нүүр учирч байгаа оюутнуудаа зориулаад өөрийн болон сэргийгт гэрчимчний лабораторийн товч танилцуулгыг хийе. За тус хичээлийн зорилго эзэмших мэдлэг ур чадварын тухай танилцуулна. За 3 дугаарт хичээлийн агуулгыг танилцуулаад за 4 дугаарт бол Монгол орны энерги эрчимчний өнөөгийн төлөв байдал, энерги эрчимчний үн цэнийн тухай яриа хийнэ. За намайг Адиаватын Амар Баяр гэдэг. Би 2006 онд Токиогийн хөдөө аж ахуй ба техник технологийн их сургуульд хуурай бүс нутагдлах нарны фотоцахилгаан үүсгүүрийн судалгаа сэдвээр техникийн ухааны доктор хамгаалсан. За түүний өмнө мөн тус сургуульд эрчим хүчний электроникийн магистрийн зэрэг хамгаалсан байгаа. За ажлын туршлагаасаа гэх юм бол сүүлийн байдлаар 2010 оноос хойш МУИСт сэргийгт эрчимчний хөтөлбөр хариуцсан дэд профессор багшаар ажиллаж байна. За түүний өмнө бол 3-4 жил орчим Япон улсын Цукуба хот дахь аж үйлдвэрийн дэвшилт технологийн үндэсний төв, за түүнд харьяалагдах нарны зайн судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Судалгааны ажил хийж байсан. За тэгээд түүний өмнө бас 1 жилийн хугацаанд Токиогийн хөдөө аж ахуй техник технологийн сургуульд постдоктор судалгааны ажилтнаар ажиллаж байсан. За манай сэргийгт гэрчимчний лабораторийн судалгаа хөгжүүлэлтүүдийн сэдвийг та бүхэн танилцуулъя. За 1-р Монгол орны нарны энергийн нөөцийг хиймэл дагуулын мэдээ ашиглан тодорхойлох судалгаа хийдэг. За мөн говийн бүс нутагдлах нарны зайн дэлгэцийн урт хугацаанд бүтээмж ба илэгдлийн судалгааг бас хийдэг. За халаалтан зориулсан вакуум холойд нарны коллекторын системийн ашиглалтын наривчилсан анализ хийдэг. За нарны энергиээр агаар халаах системийн судалгаа хөгжүүлэлтийг бас хийж явдаг. За сүүлийн үед Утаагүй гэр Монгол гэрийн дулааны хуримтлуур цахилгаан халаагийн ашиглалтын судалгааг бас хийж байгаа. За ингээд та бүхэнд энэ нарны энерги ашиглах технологиг нутагшуулах ийм жишээг та бүхэн танилцуулъя. Тэгэхээр манай лабораторийн үндсэн философи үзэл баримтлал бол энэ 4 зүйл дээр тодорхойлж явдаг. Ер нь бол технологиг Монголынхоо нөхцөл байдалд зохицуулан нутагшуулах хэрэглээ чиглэл дээр голчлон ажилладаг. За тэгээд энэ доктортой хөгжлийн төлөө аливаа шинэ технологи нэвтрүүлэхийн тулд дараах 4 энэ жишээлбэл сэргийгт эрчимчний нөөц, технологи, за тэгээд нөгөө талдаа хууль эрх зүйн орчин, за тэгээд хэрэглэгч гэсэн ийм 4 талт нөхцөл байдлыг нь бол хангасан үйл ажиллагаанууд хийсний үндсэн дээр технологи нутагшуулалт бол зөв явагдана гэж үзэж байна. За сэргийгт эрчимчний нөөцдөр юу ёстой вэ гэхлээр мэдээж нарны энерги ашигласан технологийн хувьд бол нарны эрчим хүчнийхээ нөөцийг наривчлан тодорхойлох шаардлагатай. За энэ дээр бол жишээлбэл нарны шууд цацраг, нийлбэр цацрагийн хэмжилтийн судалгаануудыг хийдэг. За технологи хөгжүүлэлт гэхлээр юу ах вэ гэхлээр за манай орны эрс дэрс уур амьсгалд нарны зайн дэлгэц, нарны коллектор, нарны зуух ийм шинэ технологиуд бол хэр төсвөртэй юм бэ? Хүүтэнд хэр төсвөртэй юм? Бусад хэрэглээний хүнд нөхцлүүдэд илэгдэл хорогдол ямар байдаг юм бэ гэдгийг асуудал тодорхойлох нь бол чухал ач холбогдолтой. За тэгээ нөгөө талаасаа бол аливаа шинэ технологиг бол хэрэглэгч бол хүлээж авах чадвар тодорхой хэмжээгээр байх ёстой. Өөрөөр хэлбэл ямар технологи вэ, ямар давуу талтай вэ, яаж хэрэглэх ёстой вэ гэдгийг ойлгох ёстой. За энэ бол Монгол Улсын их сургуулийнхаа зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд ингээд нийгэм олон нийтэд таниулах үйл ажиллагаануудыг явуулж энэ тал сайжирдаг. За нөгөө талаасаа хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, сайжруулах шаардлагатай. Төрийн бодлого нь ямар байх ёстой юм? Чанар стандарт ямар байх ёстой юм? Тусгай зөвшөөрлийг яаж олох ёстой юм? Гэх мэт зүйл дээр бол бид нэр
одоо хандаж ажиллах хэрэгтэй. За тэгээд жишээлбэл нөөц дээр юу хийх вэ гэхээр хэмжилт анализ хийн. За техникийн үзүүлэлт төсвөржилтээр бол бодит орчны хэмжилтүүдийг бол хийж харьцуулт хийн, бенчмаркинг хийн гэж нэрлэдэг. За тэгээд бүхэл бүтэн системээр нь бодит байдал дээр нь хэрэглээг бол одоо системийн үнэлгээ судалгаануудыг бас хийдэг. За тэгээд хууль эрх зүйн орчин тал чиглэл дээр бол техник эдийн засгийн үндэслэл тогтоох, за бодлого боловсруулахад бол зөвлөгөө өгж ажилладаг. За хэрэглэгчийн одоо хүлээж авах чадварыг бол асуулга судалгаагаар тодорхойлж нийгэм хариуцлага хүрээнд одоо мэдлэг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажилладаг юм аа. За ингээд энэ бүгдэн цогцоороо болвол Монгол улсын хөгжил, тогтвортой хөгжил төв нэмэр оруулнаа гэж үзээд ийм хэрэглээний судалгаа хийдгээ гэж ойлгож байна. За ингээд хичээлийнхаа үндсэн сэдв рүү оръё. Сэргээгт хэрчимчний нөөц хичээлийн зорилгыг болохоор сэргээгт хэрчимчний нөөцийг үнэлэн тодорхойлох, түүнийг зөв зохистой ашиглах, инженерийн арга ухаанд суралцах явдал юм аа гэж тодорхойлсон байна. За тэгээд энэ хичээлээр олж авах эзэмших мэдлэг, ур чадвар, дадал нь юу вэ гэхээр нэгдүгээрт сэргээгт хэрчимчний их үүсвэр болох нар, салхи, ус, биомасс, газрын гүний эрчим хүч гэх мэт нөөцийн талаарх онлын суур ойлголт мэдлэгийг эзэмших. За мөн сэргээгт хэрчимчний нөөц тус бүрийн хэмжээг хэрхэн үнэлэн тодорхойлох арга аргачлал, хэмжилтийн арга дараалалд суралцах гэж оруулж байна. За тэгээд цагуурын болон нарны эрчим, салхины хурд гэх мэт үзүүлэлтийг хэмжих, тоног төхөөрөмжтөд ажиллах, дадал туршлагатай болох. За хэмжилтийн үр дүнг тооцоолон боловсруулах, үр дүн дүгнэх арга, за зориултын програм хангамжийг сурах, арга чадварыг эзэмших гэсэн ийм зүйлүүдийг тодорхойлж өгч байна. За сэргээгт хэрчимчний нөөцийн хичээлийн агуулга, өнөөдрийн удирдгал хичээл, за дэлхийн дахины энерги эрчимчний хэрэглээ ба үйлдвэрлэл, сэргээгт хэрчимчний төрөл ангиллал, дээрийг ашиглах үндсэн аргууд, за тэдгээрийн нөөцийн талаарх үндсэн ойлголт, нарны энерги, түүний нөөц, тархалт, нөөцийг үнэлэх арга аргачлал, за Монгол орны нарны энергийн нөөцийн тухай, дэлхийн дахины нарны энергийн нөөцийн тухай, мөн түүнчлэн салхин эрчим хүчний түүний тархалт, нөөцийг үнэлэх арга аргачлалын тухай судалнаа. За мөн Монгол орны салхины эрчим хүчний нөөцийн тухай авч үзэн, дэлхийн дахины салхины эрчим хүчний нөөцийн тухай бас авч үзнэ. За усны эрчим хүчний болон түүний тархалт, нөөцийг үнэлэх арга аргачлалыг суралцсан. За Монгол орны усны эрчим хүчний нөөцийн тухай авч үзэж, дэлхийн дахины усны эрчим хүчний нөөцийн тухай авч үзнэ. За тэгээд био эрчим хүч болон түүний нөөц, тархалтын тухай, түүнийг үнэлэх арга аргачлал, Монгол орн болон дэлхийн дахины нөөцийн тухай авч үзнэ. За геотермийн буюу газрын гүний дулааны эрчим хүч, түүний тархалт, нөөцийн үнэлэх арга аргачлал, Монгол орны болон дэлхийн дахины нөөцийн тухай авч судалнаа. За тэгээд бусад шинэ их үүсвэрийн тухай авч үзэн. За хамгийн сүүлийн хичээлээр бол сэргээгт хэрчимчний нөөц, түүний зохистой ашиглалт, дүгнэлт, эрхцүүлэл хичээлүүд орох болно. За тэгээд өнөөдрийн үндсэн сэдэв болсон Монгол орны энерги эрчим хүчний өнөөгийн төлөв байдлын тухай авч үзье. За манай эрчим хүчний зохицуулах хороо жил бүр эрчим хүчний статистик үзүүлэлтүүдийг гаргадаг. За үүнийг бол дараах их үүсвэрээс авсан байгаа. За энэ слайд дээр болохоор энерги эрчим хүчний үн цэний асуудлын тухай авч үзье. За хамгийн ойлгомжтойгоор нь цахилгаан эрчим хүчний үн тарифыг харцгаая. За тэгээд бид нэр тэр болгон одоо мэддэггүй энэ цахилгаан эрчим хүчний үн тариф ямар байдаг вэ гэдгийг ингээд нарийн ангиллалтайгаар нь харъя. Төв болон өмнөд үсгийн нэгдсэн сүлжээний хэрэглэгчдэд тудалдах цахилгаан эрчим хүчний үн тариф бол дараах ангиллалтай байна. За энэ нь бол ингээд хамгийн дээдлийн хэсэг бол
тоолуур одоо цагийн ялгууртай тоолуургүй энгийн тоолуур дээрх эрчим хүчний тариф байна. За аж ахуйн нэгж байгууллага дотроо хоёр янз. Уул уурхай, олборлох, боловсруулах аж үйлдвэрийнхэн бол киловатт цаг нь 180 төгрөг орчим. За бусад үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага бол киловатт цаг нь 164 төгрөг байна. За айл өрх болохоор дотроо бас хоёр янз. Хэрэглээ нь одоо 150 кВт цагаас их болон бага гэсэн хоёр янз байна. За энэ одоо орлого багтай айл, хэрэглээ багтай айл бол хямдхан. За одоо дундаас дээш хэрэглээтэй айл бол ингээд үнэтэй тариф буюу 154 төгрөг кВт цаг гэсэн юм үнэтэй байна. За ингээд одоо оргил ачааллын үе буюу өдөр шөнийн ангилсанд одоо цагийн ялгууртай тоолууртай айл өрхүүдэд болохоор болон аж ахуйн нэгжүүдэд болохоор оргил ачааллын үед бол уул уурхай бол 300 мянган төгрөг төлдөг байна киловатт цагт. За өдрийн хэрэглээ бол 180 мянган төгрөг орчим. За тэгээд мөн айл өрхийн одоо өдрийн хэрэглээ бол 140 төгрөг. Шөнийн хэрэглээ бол 113 төгрөг киловатт цаг орчим байна. За энд болохоор дулааны эрчим хүчний тарифыг харуулж байна. Тэгэхээр халаалт үндсэндээ энд бол халаалт халуус орж ирнэ. Тэгэхээр аймаг хотуудаараа бас бага зэрэг ялгаатай байна. Энэ бол айл өрхтөөр орон сууцны айл өрхтөөр метр квадрат тутамд 500 төгрөг орчим, аж ахуйн нэгж байгууллага төр болохоор 470 орчим төгрөг гэсэн юм хэрэглээ байна. За тэгээд халуусны хэрэглээг бол тухайн айл өрхийн ам бүлдэх хүний тоо одоо нэг хүнд оногдох төлбөр нь 1800 2800 төгрөг гэсэн юм жишг байна. За тэгээд бас энэ ардлын энэ хэсэг дээр болохоор энд бол тоолууртай тохиолдолд гигажоулаар хэмжинэ. Тэгэхээр дулааны тоолуурыг бол сүүлийн үед одоо тавихыг зөвлөж байгаа. За дулааны тоолуур тавьсан нь энэ метр квадратаар тооцсноос 30 орчим хувь одоо хэмнэлттэй байгаа учраас энийг бол дулааны тоолуур тавихыг бол зөвлөж байгаа. За тэгээд энд Улаанбаатар дахь халуун усны ус халаалтын дулааны тариф гэж байна. Усны зарцуулалт метр кубээр аж ахуйн нэгж байгууллага дээр бол 2000 төгрөг одоо айл өрх дээр бол 1630 төгрөг байна. За энэ бас нэг энэ арай жоохон хуучин тариф байна. Гэхдээ энэ бол аймаг одоо бүс нутаг тус бүрээр айл өрхийн хэрэглээ бол ийм ялгаатай байгааг илэрхийлж байна. За тэгээд одоо бидний энэ хэрэгжилж байгаа цахилгаан эрчим хүчний үнэ тариф маань одоо хэр үнэтэй юм бэ? Тэ бусад орнуудтай харьцуулж үзцгээе. Тэгэхээр энд бол өндөр хөгжилтэй зарим орнуудын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний үнийг харьцуулсан судалгааг илэрхийлсэн байна. Энд бол Дани, Англи, Герман, Америк нэгдсэн улс, Францыг одоо Монголтой харьцуулсан байна. За энэ дотроо хоёр янз байна. Зинхэр нь болохоор одоо айл өрхийн за тэгээд аж ахуйн нэгж байгууллага гэдэг хоёр янзаар илэрхийлсэн байна. За нэгж нь бол Америк цент киловатт цаг тутамд. За ер нь бол хөгжсөн орнуудад бол 25-аас 35 цент орчим байдаг. За түүнтэй харьцангуй манай тариф бол одоо ахуйн хэрэглээ нь 5 цент орчим тэгээд аж ахуйн нэгж байгууллага нь бол нэг 6-7 цент орчим байна. За энэ нь бол альж газартай харьцуулсан ер нь бол хямд тарифтай орж байна. За бас нэг онцлог нь гэвэл эндээс сайн ажиглах юм бол энэ аж ахуйн нэгж байгууллагын тариф буюу үйлдвэрлэл дээрх тариф бол энэ хөгжсөн орнуудад ахуйн хэрэглээс хамаагүй хямд байдаг байгаа. Гэтэл манайд болохоор энэ утга бол аж ахуйн нэгж байгууллагын тариф нь өндөр байдаг.
За энэ слайд дээр Азийн зарим орнуудын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний үнийг харьцуулсан байна. За манай орны айл өрхийн хэрэглээний 5 цент орчим гэдэг тариф бол Японтай харьцангуй бараг 5 дахин хямдхан, Филиппинтэй харьцангуй 4 дахин хямдхан байна гэдгийг бол тий харж болж байна. За аж ахуйн нэгж байгууллагын 7 цент орчим тариф бол жишээлбэл Сингапуроос 2 дахин хямд, Японоос ч гэсэн 2 дахин гаруй хямд байна гэдгийг харж болж байна. За энд болохоор эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэгийн гишүүн орнуудын хэрэглэгчдийн үнийг харьцуулсан байна. За энэ өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэвэл хуучин соц орнуудын хооронд нь харьцуулсан гэж хэлж болно. Словак, Унгар, Польш, Урмын, Оросын холбооны улсыг Монголтой харьцуулсан байна. За эндээс сайн ажиглах юм бол энэ Словак, Унгар, Польш, Урмын зэрэг улсуудын одоо хөгжсөн орнуудтай ижил төстэй хэлбэр буюу энэ аж ахуйн нэгж байгууллагын тариф нь энэ ахуйн хэрэглэнээсээ бага, өөрөөр хэлбэл аж үйлдвэрийн дэмжсэн хэлбэртэй тогтолцоотой байна. Тэрнтэй харьцангуй Оросын холбооны улс манайх болохоор энэ ингээд яг утгаа сайн харах юм бол аж ахуйн нэгж байгууллага нь үнэтэй тарифтай, ахуйн хэрэглээ нь хямдхан тарифтай. За энэний шалтгааныг бүгдээрээ сайн одоо бодож тунгаах хэрэгтэй. Энд бол одоо иргэдийнх ахуйн амжиргаа ядуурлын түвшингөөс харгалзаад үн тариф, цахилгаан эрчим хүчний үн тарифыг одоо өсгөж чаддгүй улс төрчид бол тэр ажлыг хийж чаддгүй юм нэг хандлага байдаг. Энэ слайд дээр манай эрчим хүчний сүлжээг бүсчилсэн байдлаар илэрхийлсэн байна. За манай улсын эрчим хүч бол 5 одоо бүс нутгийн сүлжээнд хуваагддаг. Хамгийн том нь буюу төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, за баруун бүсийн нэгдсэн эрчим хүчний сүлжээ, алтай улаастай эрчим хүчний сүлжээ, за зүүн буюу дорнод бүсийн эрчим хүчний сүлжээ, за өмнөд бүсийн эрчим хүчний сүлжээ гэж ийм 5 хуваагддаг. За энд дотор нь болохоор аж ахуйн нэгж байгууллага айл өрх хэрэглэгчдийн тоог илэрхийлсэн байна. За хэрэглэгчдийнхаа тоогоор бол орон сууцны хэрэглэгч 43%, за гэр хорооллынх 50 орчим %, за аж ахуйн нэгж байгууллага бол нэг 8 орчим % эзэлдэг байна. За энд болохоор хэрэглэгчдэд борлуулсан эрчим хүчний одоо задаргааг бүс нутгаар нь илэрхийлэн харуулж байна. Тэгэхээр манай орон даяарх одоо борлуулагдсан эрчим хүчний 91% нь болохоор төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд борлуулагддаг. За тэгээд үлдсэн нь болохоор баруун бүсэд 2.3%, за зүүн буюу дорнод бүсд нэг 5%, алтай улаастай эрчим хүчний сүлжээнд нэг 1.1%, өмнөд бүсд бол 1.5% нь бол зарцуулагддаг байна. За тэгээд өшөө одоо ангиллаар нь аваад үзэх юм бол орон сууцнд бол нэг 11% зарцуулагдана. Гэр хороололд бол нэг 16% зарцуулагдана. За тэгээд аж ахуйн нэгж байгууллага аж үйлдвэрийн салбарт бол 72% нь одоо зарцуулагддаг байх нэ. За дараагийн график дээр болохоор манай орны эрчим хүчний нийт хэрэглээг илэрхийлэн харуулсан байна. Тэгэхээр нийтдээ бол бид нэр 5.8 тэрбум киловатт цагийн эрчим хүчийг 2019 онд хэрэглэсэн байх нэ. За тэрний одоо бараг 50% энэ бол уул уурхайн салбарын хэрэглэсэн байх нь. За тэрний дараа хамгийн ихд орж байгаа нь эрчим хүчний салбарын байгууллага буюу 30%-ийг илэрхийлж байгаа. Энэний цаана бол түгээх сүлжээгээрээ дамжаад орон сууц, гэр хороол, ахуйн хэрэглээ гэж үндсэндээ ойлгож болно. За 30% ингээ явах нь байна. За мөн энэ хөнгөн үндэсний үйлдвэрүүдэд бол 8% хэрэглээ. За бусад аж ахуйн нэгжүүд 2.1, улсын болон орон нутгийн өмчт байгууллага
4.6 ингээд хүнд үйлдвэр 4.5, үйлчлэгээнд 2.2 гэдэг ингээд жишгтэйгээр хэрэглэгдсэн байх нэ. За дараагийн график дээр одоо цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүч, за түүнийг ус уураар нь ангилан тоон утгаар нь илэрхийлсэн байна. За тэгэхээр эндээс яг хөө түрүүнийхээс ялгаатай нэг үйл энэ дулааны эрчим хүч дотор уурыг бол жишээлбэл хөнгөн үндэсний аж үйлдвэрт нэлээд хэмжээгээр буюу 153 сая кВт-цагийн энергийг хэрэглэсэн байдаг бахан байна. Энэ бол 18 оны байдлаар. За тэгээд халуун усыг бол орон нутагт нэлээд их хэмжээгээр хэрэглэдэг гэсэн дүнг бас харж болно. За дараагийн график дээр төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачааллыг илэрхийлсэн байна. За 2011 онд бид нэр 782 МВт-ийн одоо оргил ачаалттай байжээ. Тэрнээс хойш ингээд жил болгон нэмэгдэж өссөөр байгаад 16 онд 975 МВт болсон байна. За энэ үргэлжлэл болсон 14 оноос хойш 19 оны хоорондох графикийг илэрхийлж харуулж байна. За 14, 15, 16 орнуудад харьцангуй одоо тогтмол оргил ачаалттай байсан байна, өсөөгүй байна. За 17, 18 оноос ахуулаад ер нь бол бас оргил ачаал маань 1 гигаваттыг давсан байна. За ингээд өнгөрсөн оны байдлаар бол 1.1 гигаваттын оргил ачаалттай байжээ. За энэ график дээр бол төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний импорт, экспортын төлөв байдлыг он цаг дараалтайгаар илэрхийлэн харуулсан байна. Тэгэхээр манай 5 эрчим хүчний сүлжээний хамгийн том сүлжээ болох одоо 90 орчим хувийг нь үйлдвэрлэж хэрэгэлдэг энэ сүлжээ маань Оросын холбооны улстай одоо холбоотой ажилладаг. Тэгээд Оросын холбооны улс руу илүүдэл эрчим хүчээ шөнийн цагаар урсгах, за оргил ачааллынхаа үед хэрэгцээ үүс бүрийн дутагдлалд орсон үед Оросын холбооны улсаас цахилгаан эрчим хүчийг импортлон авдаг юм аа. Тэгэхээр энэ үзүүлэлтийг бол харуулсан байна. Импортлсон цахилгаан эрчим хүчний хэмжээг 80-аад оны үед жишээлбэл 360 сая кВт-цагаас 760 сая кВт-цаг хүртэл ийм хэмжээтэй явж исэн байна. За энэ нь бол 2005 он 10-аад оны үед бол ер нь 150-аас 200, 300 сая кВт-цагийн эрчим хүчтэйгээр ингээд импортлж хэрэгжилж ирсэн байна. За тэгээд гадаадаас худалдаж авч байгаа учраас энэ одоо тодорхой хэмжээний өндөр үн тарифтай, тэгээд жил болгон төлж байгаа төлбөр гэж гарсан байна. Тэгэхээр энэ жишээлбэл бид нэр 80-аад оны үед бол 7 саяас 23 сая доллар. За ийшээ 10-11 оны үед бол 13-аас 21 сая долларыг төлдөг байсан байна. За тэгээд энэний үргэлжлэл болсон. Дараагийн график дээр болохоор 17, 18, 19 он хүртэл үргэлжилсэн график байна. Тэгэхээр эндээс харахад бол бид нэр одоо гаднаас эрчим хүчний дутагдлаа нөхөх хэлбэрээр ингээд цахилгаан эрчим хүчийг импортлдог. За 270-аас 300 сая кВт-цаг эрчим хүчийг бол жилдээ авдаг байх нэ. Тэгээд түүнд бол жил болгон 20 гаруй сая долларын одоо төлбөр төлдөг байх нэ. Тэгээд энэ яагаад одоо эрчим хүч экспортлоод байгаа юм бэ? Тэрэндээ орлого олдог юм уу гэдэг ийм асуудал бас байна. Энэ нь бол ер нь бол манай эрчим хүчний сүлжээ өөрөө эрчим хүчний илүүдлээ шингээх бүтэц байдаггүй. За хөгжсөн улс оронд бол
усан цахилгаан станцын дээд далан, доод далан гэж үүсгээд за доод далангасаа дээш нь эрчим хүчний илүүдэлтэй шөнийн цагаар эрчим хүчний илүүдлээ бол ус өргөх хэлбэрээр одоо нөөцлөдөг. Тэгээд оргил ачааллынхаа үед дээд далангасаа доош нь одоо унгаах хэлбэрээр буюу одоо усан цахилгаан станцын одоо үйлдвэрлэлээр оргил ачааллаа давах хэлбэрээр ингэж ашигладаг. За энэ нөөц бололцоо бол манай улсад одоо байдаггүй. Тийм учраас ингээд энэ шөнийн илүүдэл эрчим хүчийг бол 80-90-ад оны үед бол тэр одоо бүтцийн зохицуулж хийж гин гэдэг утгаараа өмнө төлбөр ямар нэгэн орлого байдаг байсан байна. Харин энэ 2000 оноос хойш бол бас тодорхой хэмжээний одоо орлого гэж хэлж болох юм уу да. Тарифтай хэлбэрээр явдаг болсноороо бол жишээлбэл сүүлийн жилүүдэд энэ 26 сая Америк долларын одоо орлого олж ажилдаг болсон гэж ойлгож болохоор байна. Тэгэхээр энэ балансаараа ярих юм бол энэ 250-аас 26 сая хасаад 220 эдэн сая одоо алдагдaltaй гэх юм уу төлбөр төлөлтөй ажилласан гэж хэлж болох юм байна. Дараагийн график дээр бол цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг илэрхийлсэн байна. Үйлдвэрлэл болон импортын хэмжээг, хувь хэмжээг илэрхийлсэн байна. Тэгэхээр 16 оны байдлаар манай улс 7.2 тэрбум кВт цагийн эрчим хүч хэрэгжилсэн. За үүнээс бол дотооддоо үйлдвэрлэсэн хэмжээ нь 5.8 тэрбум кВт цагийн эрчим хүч буюу 80% нь бол дотооддоо үйлдвэрлэжээ. За тухайн үедээ бол Оросын холбооны улсаас 20 орчим хувийн бол импортоор авч хэрэгжилжсэн байна. За өшөө хэрэглээгээ үйлдвэрлэлээ дотор нь дахиад задлах юм бол сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээ бол 242 сая кВт цаг буюу хувь хэмжээгээр бол 4.1% одоо салхин станц, нарны станц, усан цахилгаан станцаар хангасан байна. За мэдээж манай одоо үйлдвэрлэлийн гол их үүсвэр бол дулааны цахилгаан станц байгаа. За дулааны цахилгаан станц маань бол 96% үйлдвэрлэсэн байх нэ. За өшөө нарийн задаргаагаар нь харах юм бол үүний 4-р цахилгаан станц бол 65% гаргадаг. За бусад түүний дараа бол 3-р цахилгаан станц 18% үйлдвэрлэсэн. За тэгээд бүс нутагдах бусад аймаг дээрх одоо дархан эрдэнэт аймгийн төвүүд дээрх станцууд бол бусдыг хангасан байх нэ. За сэргээгдэх эрчим хүчийг бол өшөө наривчлаа сайн харах юм бол энэ 4.1% дотроо дахиад сайн задлаад үзэх юм бол салхин цахилгаан станц бол 65%-ийг, нарны станц 0.1%, усан цахилгаан станц 35%-ийг хангасан байх нь 16 оны байдлаар. Тэгэхээр энэ үед бол нарны станц бол том станцууд баригдаагүй байсан. За тэгээд одоо салхин цахилгаан станц нэлээд хувь нэмэр оруулж ажиллаж исэн үеийн үзүүлэлт байна. За 17 онд одоо ямар байсныг эндээс бас үйлдвэрлэлийн динамик хэлбэрээр нь харж болж байна. Тэгэхээр энд бол сүүлийн 3 жилийн байдлаар дулааны цахилгаан станц, дизель цахилгаан станц, нарны үсгүүр, усан цахилгаан станц, салхин цахилгаан станц импортын хэлбэрээр илэрхийлэн харуулсан байна. За ингээд 18 онд төлөв байдал яаж өөрчлөгдсөн бэ гэхээр мэдээж жил ирэх тусам эрчим хүчний хэрэглээ, оргил ачаалал маань болон нийт энерги эрчим хүчний хэрэглээ маань ингээд нэмэгдээд байгаа. За 18 онд бол 8.3 тэрбум кВт-ийн эрчим хүч хэрэгжилжээ. Үүний
яг 20% нь импортоор, 80% нь дотооддоо үйлдвэрлэсэн байна. Дотооддоо үйлдвэрлэснээ дахиад хуваахлаар 93% нь дулааны цахилгаан станц, 7.1% нь сэргээгт хэрчимчний үүсгүүрээр, за тэгээд дизель цахилгаан станц бол багахан хувийг эзэлсэн байна. За эндийг одоо сэргээгт хэрчимчээ дахиад наривчлан харах юм бол салхин цахилгаан станц 72%, нарны станц бол хэдэн хувь байна? 11% байна уу? За тэгээд усан цахилгаан станц тодорхой хувийг эзэлсэн байна. За энийг хамгийн сүүлийн үеийн байдлаар нь харах юм бол одоо 2020 оны энэ жилийн статистикийн мэдээ буюу өнгөрсөн оны одоо бүтэн жилийн үзүүлэлтээр нь илэрхийлж харах юм бол за нийт эрчим хүчний хэрэглээ 8.7 тэрбум киловатт цаг болж өссөн байна. Тэгээд ойролцоогоор бас 20 орчим хувийн импортоор, за 80.3% нь дотооддоо үйлдвэрлэсэн байна. Дотооддоо үйлдвэрлэснийгээ дахиад дотор нь задлах юм бол дулааны цахилгаан станц 91%-ийг үйлдвэрлэсэн байна. За сэргээгт хэрчим хүчний үйлдвэрлэсэн хувь хэмжээ жил ирэх тусам нэмэгдсэн байна. За 9.3%, за бараг 10% руу бол дөхөж байна. Тэгэхээр энэ бол үйлдвэрлэсэн энерги юм шүү. Киловатт цаг энэ энергиэрээ. За тэгээд энэ салхин цахилгаан станц 70.3%-ийг эзэлж байна. За нарны цахилгаан станц бол нэг 17%-ийг эзэлж байна. За усан цахилгаан станц бол нэг 13% орчим хувийг эзэлж байна. Тэгэхээр энэ үүний цаана ямар одоо салхин цахилгаан станц, нарны цахилгаан станцууд үйлдвэрлэл явуулж байгаа юм бэ гэдгийг бас ингэ задлж хармаар санагдаж байна. Тэгэхээр дулааны станцууд бол ерөнхийдөө өмнөхтэй адилхан хувь хэмжээгээр оролцож байна. Жишээлбэл ТЭЦ 4 бол 63%, за ТЭЦ 3 бол нэг 17% гэдэг ингээд тогтмол хувь хэмжээтэй үйлдвэрлэлд оролцсон болохыг энэ эрчим хүчний статистик үзүүлэлтийн графикаас харж болж байна. За дараагийн слайд дээр болохоор цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн динамикийг харуулсан байна. За энд бол он цагийн дарааллаараа яг тоон утгаар илэрхийлж харуулсан учраас хизээ ямар станцууд ажиллаж эхэлснийг бол харах боломжтой. Жишээлбэл энд бол нарны их үүсгүүр буюу нарны зайн станцууд бол 14 оноос бага зэргийн утгууд авч эхэлсэн байна. Салхин станцны хувьд бол 13 оноос хойш байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр энд бол 13 онд одоо Newcom компани салхин 50 мегаваттын салхин цахилгаан станц ажиллаж эхэлсэн. Тэгэхээр түүнээс хойш ингээд энэ үзүүлэлт бол өндөр болж 15-16 онд бол жигдэрч ирсэн харж болж байна. За цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн динамик өшөө цааш үргэлжилж байна. Хамгийн сүүлийн байдлаар 17-18 оны мэдээллийг харах боломжтой байна. Тэгэхээр эндээс бол одоо нарны цахилгаан станц 17 оноос хойш өсөн нэмэгдэж иржээ. Жил ирэх тусам эрчтэй нэмэгдсэн байна. Салхин станц бол бас энэ хавьяас 18 оноос бас эрс нэмэгдсэнийг эндээс харж болж байна. За ингээд сэргээгт эрчим хүчний нөөц хичээлийн маань удирдгал хичээл ингээд өндөрлөж байна. За баттгах асуулт даалгаврыг дараах байдлаар өгж байна. Тэгэхээр тус хичээлээр эзэмших мэдлэг чадварыг нэрлээрэй. За хоёрдугаарт манай улсын цахилгаан эрчим хүчний үн тариф нь бусад улс оронтой харьцангуй ямар түвшинд байна вэ? Түүний шалтгаан нь юу вэ гэдэгт хариулаарай. За гуравдугаарт энерги эрчим хүчний үн цэнийн тухай хэлэлцүүлэг өрнүүлж үзээрэй. За энэ найз нөхдөдөө ангийнхаа оюутан сурагчтай ярилцлага хийж үзээрэй. Тэгээд
Миний амьдралд энерги эрчимч ямар үн цэнтэй болох тухай эргэцүүлж энэ сэдвээр 300 орчим үгтэй эмгэтгэл бичээрэй. За, анхаарал тавьсанд баярлалаа. Надтай холбогдох имэйл хаяг, утас, Facebook ID-г энд илэрхийлж байна. Баярлалаа.